Европын нэг хот ганцхан шөнийн дотор бүгддээ устсан гэдгийг та мэдэх үү? 1945 оны 2 дугаар сар дэлхийн 2 дугаар дайн төгсгөлтөнд дөхөж байлаа. Германы үзэсгэлэнт хот Дрезден хормын дотор тэнгэрээс буусан асар хүчтэй галын шуурганд өртөв. Олон зуун бөмбөгдөгч онгоцнууд шөнийн харанхуйг дүүргэн нисэж тасралтгүй бөмбөг хаяж эхэлжээ. Гэхдээ энэ бол энгийн нэгэн бөмбөгдөлт байсангүй. Тэд шатамхай бөмбөгүүд хаяж бүх хотыг нэгэн том галан далай болгон хувиргасан юм. Галын халуун агаараас үүссэн салхи хүмүүсийн уушгийг дотроос нь түлэж байлаа. Температур мянган хэм давж хэдхэн цагийн дотор Дрезден хот үндсэн нуранга болон хувирчээ. Үр дүнд нь олон 10 мянган энгийн иргэд амь үрэгдцгээсэн юм. Өнөөдрийг хүртэл түүхчид энэ асуудлаар маргадаг. Энэ бөмбөгдөлтөд айныг хурдан дуусгахын тулд хийсэн зөв шийдвэр байсан уу? Эсвэл энгийн иргэдийн эсрэг чиглэсэн дэндүү харгас халдлага байсан уу? Та бүхэн өөрсдийн бодлыг сэтгэгдэл хэсэгт бичээрэй.